Төрийн байгуулалтын байнгын хоолойн хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Ишиг Дэмбэрлийн Тэмүүжин нарын 11 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэг асуудлыг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцсэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хорон шилжүүлсэн. Ёс зүйн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлыг хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 3 дахь хэсэгт заасны дагуу дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүдээс асуулт болон зарчмын зөрүүтэй санал ирээгүй болно. Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар ёс зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За энэ 3 байгаа шүү дээ. 3 санал байгаа тий. За төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, төрийн байгуулалтын байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Аюушийн Ариун Заяа нарын 9 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх хэсэг асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Ёс зүйн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улсын их хурлын гишүүн иргэдэл төслийн 1-р зүйлийн нийгмийн бодлого, боловсрал, соёл шинжлэх ухаан гиснээс шинжлэх ухааны гиснийг хасаж эдийн засгийн байнгын хороонд шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд хороог байгуулах саналыг дэмжих, мөн Монгол Улсын их хурлын гишүүн Бадарчин хэрлэн уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал ирээгүй болно. Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх ёс зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. За одоо 3 дахь санал өгөлтэй. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, төрийн байгуулалтын байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Хөрлбаатарын Болгонтуяа нарын 20 гишүүний 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хорон шилжүүлсэн. Ёс зүйн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 3 дахь хэсэг заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Болдын Жавхлан төсвийн тогтолцооны хувьд их том өөрчлөлт буюу сүүлийн 34 жилийн төсвийн цаг хугацааны цаглбар өөрчлөгдөж байгаа. Үүнээс улбаалan засгийн газрын төсвийг төлөвлөхөд эрсдэл үүсэх. Мөн төсвийн хэлэлцүүлийн үе шат 4 байсныг 5 болгож байгаа зэрэг өөрчлөлтүүдийг хуучнаар нь байлгах боломжтой эсэх. Засгийн газраас албан ёсоор санал аваагүй төслийн хэлэлцүүлгийг хийх бүрэлдэхүүний талаар болон улмаар улсыг хурал төсвөө баталж чадахгүй хүрэх эрсдэлтэй байгаа талаар Улсын их хурлын гишүүн Баяр Магнаан Баярбаатар
тухайн жилийн төсөв 9-р сарын 1-нд өргөн барих хэвээрээ байгаа талаар Улсын их хурлын гишүүн Дүгнийн рэгдэл төслийн 71-ийн 2 дахь хэсэгт байнгын хороо болон дид хороо гэснийг аль дид хороо гэдгийг тодорхой тусах шаардлагатай хэсэг талаар асуулт асууж үг хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй болно. Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх ёс зүй дэгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.